Svensson фирмийн 100% байгалийн гаралтай эссенциал витаминуудыг танд санал болгож байна. Чи радио телевизийн шилдэг хөтлөгч болохыг хүсэж байна уу? Тэгвэл Мишель агентлагт Монголын анхны радио телевизийн хөтлөгч бэлтгэх 6 жилийн туршлагатай Мишель агентлаг шинэ нэрсэлтэй авч эхэллээ. FM радио, телевизийн хөтлөгчийн шинэ имиж, шинэ дүр төрх, шинэ дуу хоолой. Мишель агентлаг. Радио телевизийн хөтлөгч бэлтгэх Мишель агентлаг. Үгийг хүн дамжуулах, тэр урлагийг хүн дамжуулах. Энэ эрхэм үйлсийг Мишель агентлагийн тавг нь зааж сургаж тэрийг зуушиж байгаа болон их таатай байна. Америкийн алдарт Svensson фирмийн 100% байгалийн гаралтай эссенциал витаминуудыг танд санал болгож байна. Ногоон сувагт тавтай морилно. Одоогоос 10 сарын өмнө ногоон сувгийн хамт олон Зулцсан хус нэртэй нэвтрүүлгээ та бүхэнд анхны дугаараа хүргэх гэж зогсож байхдаа сэтгэл хөдлөн зогсож байлаа. Учир нь бид 3 жилийн нүр бэлтгэл хөдөлмөрийн үр дүнд анхныхаа дугаарыг та бүхэнд хүргэж байсан. Өнөөдөр дахиад л сэтгэл хөдлөж байгаа юм. Яагаад вэ гэвэл яг л энэ Зулцсан хус нэвтрүүлэгтээ зэрэгцээд бэлтгэл ажил нь хангагдаж өнөөдрийг хүртэл бэлдээд л байсан, хөдөлмөрлөөд л байсан нэгэн бүтээлийн маань одоо анхны дугаар та бүхэнд хүргэх гэж байгаа юм. Энэ бол өсдөг аж ахуйгаас хөгждөг аж ахуй руу гэсэн хүс хөдөө аж ахуйн салбарын цуврал бүтээлүүд та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байгаа юм. Энэ бүтээлийг маань хүргэхээр олон мэргэжлийн зөвлөхүүд баг болон ажиллаж байна. За тэгээд бид залуу сэтгүүлч амар төвшинг одоо энэ албанд томилсон байгаа. Аяных нь богцол дүүрэн байгаа. Бид 2 жил гарны хугацаанд зогсолтгүйгээр бэлтгэсэн хөдөлмөр маань та бүхэнд гэхдээ амьдрах арга ухаан болж хүрэх гэж байгаа хамгийн гол нь баяртай байгаа. Энэ бол ямар нэгэн реалити шоу биш. Энэ ямар нэгэн кино биш. Энэ бол яг л өдөр тутмын таны амьдралд хэрэгтэй амьдрах ухаанттай одоо тусал нэмэр болох, мэдлэг мэдээлэл болох, хамтраа таны амьдралыг нэг алхамч гэсэн чанаржуулахад одоо хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэж байгаа. Ингээд залуу сэтгүүлч амар төвшөнтэй бид амжилт хүсье. Энэ хүн бол хончин биш. Энэ хүн бол сэтгүүлч хүн. Манай улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бол мал аж ахуйгаас авч байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын одоо хүнс тэжээл тэгээд дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний ихэнх хувийг мал аж ахуйгаас хангаж байна гэж ойлгож байна л да. Малын тоолохоо бол сүүлийн жилүүдэд маш их эрчимтэйгээр өсөн нэмэгдэж байгаа. Өсөн нэмэгдэх хэрээр малчтын орлого уул нэмэгдэх ёстой. Гэтэл өнөөдөр экспорт маань тийм хангалттай хэмжээнд явж чадахгүй байгаа учраас орлогонд дийлэн хүрч чадахгүй байна. Төв аймгийн заамар сумаас эдэн мал борлуулах гэж ирсэн. Одоо энэ дээр чинь ирээд малах уу, борлоод байх ч юм уу. Алах юм буюу ингэ чи их хүч учраас хөдөөний малчид гэдэг ч ядаа. Эдэн мал байдаг, мөнгө байдаг, амьдрал хатуу болж шít. 200-д малтай ирсэн 70-д дуугад буцах гэж байна. Хүнс хөдөө аж ахуйн тулгымдсан асуудлууд 7014-1979. Хэтийг мал өсгөж үржүүлэх гэгээд ингэж байгаа учраас нөгөө бэлчээрээ сүйтгэхэд байна гэдгийг бол бас ухаарч чадахгүй тийм. Олон малтай л болъё гэсэн үг. Тэгвэл амьдрал сайжрна. Олон малтайгаар бас амжилт төдийлөн сайжрахгүй шүү дээ. Ягаад гэвэл тэрнийг зах зээлээс хол гэдэг юм уу? Бэлчээр усных нь хомсдолуулаад ирэхээр энэ бол их хүнд байдалд орж ирж байгаа. Цаана таваарлаг чанар бусд олон тийм ээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ашигладаг үйлдвэрлэлд хүртэл цаашдаа сөргөөр нөлөөлж ирж байна. Махны гарц муудна, арьс ширний чанар муудна. Тэрнээгээр ашигладаг үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн олигтой өнд хүрэхгүй гээл цааш маш олон дамжлагтайгаар харилцан бие биендээ нөлөөлдөг. Нэг жил хадлан хадсан газар бол дараа жил бол хадлан өхөө байгаад байна. Харин нэг жил өнцний дараа бол яг уу дараа жил нь бол хадлангаа авчихж болохоор
ургачаад байдаг. Ийм л ургацны хувьд удаашралтай болчиход байна. Монголд цөлжилтөнд төрөж байгаа хоёр шалтгаан байна. Одоо хамгийн гол нь бол Монголд энэ бэлчээрийн талхалагдал буюу одоо малын толгой хэд толшролт. За түүний дотор энэ 20 сая хүрэх гээд байгаа ямааны толгой хэд төсөлт, сүргийн бүтцийн алдагдал, бэлчээр ашиглалтын уламжил алдагдсан явдал одоо хүний хүчин зүйлийн нэгдүгээр шалтгаан. Цөлжилт яагаад төрөв? Зэрэг бэлчээр бол гол ашиглагдаж байгаа газартаа ихээхэн талхигдал, талхталд ороод сэрэг сайд, цөлжил, тураашилт, элсний нүүдэл ингээ явагдаад. 70-аад онд явж исэн судалгааны цэгүүд дээр эргээд очоод дахиад бүртгээд үцгээд тэндээс бол 5, 10, 4, 3 чургамал бол огт ургахгүй байхгүй болчихсон. Энэ олон тооны мал байгаа учраас ургалтыг нь итвэхтэй үед үрн хөрсөндөө боловсрдог, соёолж буталдаг үед нь идчихээд байгаа учраас байгалийнхаа эсрэг нөхөн сэргдэг энэ биологийн ургамлын өөрийнх нь биологийн үйл явцад биднэрх нөлөө үзүүлээд байна шүү дээ. Бэлчээр талхалагдаад ингээ өндөр өвс ургаад орхаа чадхаа байгаад ирэхээр өхөр сүрэг одоо бэлчээргүй болоод тарах хүчин авч чадахгүй дараа өвлийн одоо цагийн хатаг даах хувийн бэлтгэдэн дээр өхөр гэдэг амтаа хангаж чадахгүй болчиход байна шүү дээ. Тийм учраас өхрийн хорогдол хамгийн их явагдсан. Одоо нэг 12 орчим хувь өхөр байсан. Гэтэл одоо ингээд хэдэн жилийн зуд болоод бэлчээр талхалагдаад идэх хөвсгүй болоод ирэхээр өхөр нь хорогдсоор байгаад одоо сүргийн бүтцэнд 6% хүрэхгүй болчиход. Тэгэхээр чинь Монгол малын таваарлаг чанар доройтоод байна гэсэн үг шүү дээ. Цөлжилт нь зөвхөн байгаль экологийн доройтол төдийгүй Монгол улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл цаашлаад эдийн засагт сөргөөр нөлөөлөж байна. Та бидний амжиргааны тухай энд яригдж байгаа юм. Тухайлбал бид арьс ширнийхээ экспортоос жилд ойролцоогоор 70 орчим сая долларыг олох боломжтой юм байна. Гэтэл өнөөдөр 35 орчим сая долларыг бид олж байна. Учир нь манай экспортод бэлтгэгдэж байгаа арьс ширний дөнгөж 10 хүрэхгүй хувь нь 1-р зэргийн, 15 орчим хувь нь 2-р зэргийн, 75 гаруй хувь нь 3-р зэргээс доош чанарын үзүүлэлттэй болчихжээ. Цөлжилтийн тухай сонсороо бид өөрсдөөсөө хол байгаа юм шигээр сандаг. Гэтэл энэ цөлжилт бидний орлогоос хэдийнэ чимээгүйхэн хулгайлаж суuna. Цөлжилтэнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол одоо бэлчээрийн талхагдал байж байгаа. За бэлчээрийн талхагдал бол малын тоо орсноос бол одоо гарч байгаа гэдэг хүн болгон ойлгож байгаа. Гэсэн мөртлөө бол эргээд бол малчид ярихаас биш бэлчээрээ одоо ярьдаггүй. Малчид болгон малаа өсгөхийг хүсэж байна. Бүгд л одоо юу гэдэг ахуй амжиргаа дээшлүүлэхийг одоо төлөө байна. Гэтэл энэ ахуй амжиргаагаа дээшлүүлэх гол нөхцөл болсон энэ тэдний одоо малчдын одоо баялагын гол их үүсвэр болсон бэлчээрээ тордож хамгаалах, өөд татаж авах тухайн асуудлыг бол манай малчид сайн ухаарах цаг болсон. Та бидний амжиргааны тухай энд яригдж байгаа юм. Цөлжилт гэд ярихаар Улаанбаатар хотоос гадуур байгаа юм шигээр таны ах トゥ Хамаатан садны амьдарч байгаа Монголын өөр бусад аймаг сумд тохиолдоод байгаа юм шигээр бид ханддаг. Гэтэл цөлжилт бол яг таны гэр бүлд орох ёстой орлогоос хулгайлаад байгаа юм. Өнөөдөр цөлжилтэнд хүргэж байгаа хамгийн том шалтгаан бол бэлчээр. Бодоод үзье. Үнгүй юмд бид нугасгүй. Эзэнгүй юмд бид бүгд хушуурн дайрдаг. Өнөөдөр бэлчээр маань нийтийн эзэмшлийн гэдэг утгаараа давхиж явна. Өөрөөр хэлбэл эзэнгүй юмд хүн яаж ханддаг вүлээ? Тэгвэл Монгол улсад бэлчээрийн тухай хууль өнөөдрийг болтол гараагүй байгаад юм. Тийм ээ, малын тоо өсчлөө. За үүнийг одоо хязгаарлах одоо хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа учраас бид нар үнэхээр төр засгийн зүгээс бол энэ газар бэлчээрийн энэ тогтвортой менежментийг хийх зайлшгүй хууль эрх зүйн орчин бол шаардлагатай болж байгаа. Бэлчээр талхалгаж байгаа гол зүйл нь болох төр бэлчээр бол нийтийн эзэмшлэг гарч байгаа. Ашигт мөртөмлийн хуулинд газрыг 30 жил цаашлаад 20 жилийн хугацаатай ингээд 70 жил хүртэл хугацаагаар эзэмшиж болно. Энэ эзэмших эрхээ бол та бусдад шилжүүлж болно.
үр хүүхдээ өвлүүлж болно. Бүр банкнд барьцаа болгоо зээл тавьсан ч болно гэдэг заасан. Гэтэл бэлчээр дээрээ болохоор бид нар ийм хууль байхгүй, бэлчээрийг өмчлөөж болохгүй гэдэг зовоод. Зах зээл өргөжүүлээд малын гаралтай бүтээгдэхүүнээ нэлээд өргөжүүлээд ингэ явах болцоо би. Гэхдээ бэлчээрийн даасан өндөрч байна. Янз янзын байдлаар уул уурхай их идэвхцтэй холбоотойгоор уул уурхай хаягдал уул уурхай бас бэлчээрийг ихсүүлдэг байна. Тэгэхээр өнөөдөр бол аль болохоор тохоод толгойг нь олшруулах биш. Аль болохоор чанаржуулах хэрэгтэй. Малыг чанаржуулах хэрэгтэй системд орох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 1000 мал болох хэрэгтэй юм уу? 500 нь болох хэрэгтэй юм уу? Тэр 1000-аас авдаг ашиг нь 500-аас авах хэрэгтэй. Тийм систем хэрэгтэй тийм. Ногоон сүнг үзүүлж байна. Энэ газар дээр өөрөө явдаг үйлдвэр гэж байна. Шин туслахаар ямар давуу талтай юм бэ? Би бас чанартай мэрэгэх их дуртай байна. Бол хончин биш, энэ хүн бол сэтгүүлч хүн. онд Монгол орны ойд хэрэг бүсэд лимузин гарлын үхрийг үүсгэн бий болгох сайд нарын тогтоол гарч тухайн үед доктор дуурж мархааш гомдорч гэсэн хүмүүс уг ажлыг эхлүүлсэн юм байна. Харамсалтай нь 1990 онд зах зээл шилжих үед уг үхэр өрн таран хийж үгүй болжээ. Ингээд 2005 оноос Цэлэнг аймгийн хөдөр суманд орших ургац хөдөр компани нь уг ажлыг дахин сэргээн эхлүүлсэн байх юм. Тэд одоогоор 100 орчим махны чиглэлийн үхэртэй. Ногоон сувг Монголын загвар фермүүдийг цоллож байна. 74 Монголын загвар фермрүүд. Лимузин гарал үүслэх үхэр маань Монгол үхрээс юугаараа давуу талтай вэ? За лимузин үйлдвэрийн үхрийн давуу тал нь иргэдийн нөхрүүдээс яг төргөн өсөлттэй. Нэгдүгээр та хоёрдугаар та алаглсан мах гэдэг би түрүүн хэлсэн алаглсан махтай байдгаараа бас онцлогдоо. 18 сард өхөр одоо 345 кг татсан гэдэг чинь Монгол өхөр маань бүр нас үүссэн шарж игсэн иймэрхүү килограмм татдаг шүү дээ. Энд шин чанараараа 90 давуу да. Тэжээл бордох авах чадвар сайтай. Бордож таргалуулсан лимузин үйлдвэрийн өхөр маань амьдын жингээ одоо 800-аас бараг килограмм хүртэл нэмдэг. Одоо хоногийн нэмэгдэж байна. Иймэрхүү шин чанараар давуу да. Арчилгаа малгай хэр шаарддаг юм болоо? За энэ лимузин үйлдвэрийн өхөр Монгол өхрөөс илүү давуу арчилгаа малгай шаардахгүй. Ер нь манай бэлчээрийн манд аж ахуй одоо ер нь сайн дасан зогсдог. Эрлээ зөвхөрч гисэн адилхан манай Монгол өхөрч гисэн адилхан энэ бэлчээрийн манд малгаанд ер нь дасан зогсоод илүү. Өөр нь яг ийм үйл ажиллагаа явуулахад ямар асуудал тулгамдж байна? Энэ үйл ажиллагааг явуулахад одоо цаашид энэ лимузин үйлдвэрийн өрөөр одоо хангалттай байх юм бол энэ бидний одоо явуулж байгаа энэ үйлдвэрийн үйл ажиллагаа цаашид хэвэн явах болов гэсэн иймэрхүү бодлоо байна да. Махны чиглэлийн эдгээр үхрийг үржүүлэхдээ ургац хөдөр компани тодорхой судалгаа шинжилгээний үндсэн дээр хийдэг. Ингэхдээ тэд болохоор малаж хүн хүрээлэнтэй хамтарч хийдэм байна. Ногоон сувг Монголын загвар фермүүдийг цоллож байна. 74 Монголын загвар фермрүүд. За энэ лимузин үйлдвэрийн үхэр маань бол Францын одоо эртний Аквитан үхрээс одоо үүсэж явсан. За энэ үхэр маань бол одоо лимузингийн одоо гол үндсэн зүсэн бол ухаан одоо ухаан цустэй байдаг. За энэ нүд болон энэ омруу тойрсон, за энэ шалангийн хэсэг тойрсон хэсгээр бол ийм цайвар тод өнгөтэй байдаг. За энэ маань одоо өмнө жил бол одоо энэ хязгаал нас урж байгаа бух гэхэд бол яг одоогийн байдлаар одоо 500 кг-ийн татна гэдэг маань бол Монгол үхрээс одоо дарвь 200 кг-ийн бол ахиу байгаа нь харагдаж байна. Гоёны одоо энэ хасмахны одоо энэ дүүргэлт буюу одоо энэ бөхсөн биений энэ хойд хэсэг бол одоо энэ сайтар одоо энэ дүүрч махлаг байдлыг одоо ингэж илтгэн харуулж байгааг бол одоо энэ та бүхэн
харуулж байна. За энэ маань бол нь одоо энэ бидний одоо энэ түгээмэл үржүүлж байгаа Монгол өхөрт бол нь төдийлөн байдгүй онцлогтой. Энэ маань бол нь одоохондоо банзан гоё энэ хэсэгтээ бол ингээд шулдаагаад явцдаг учраас одоо энэ гол одоо махан хоримтлал одоо үүсэж бий болдог энэ хэсэгтээ бол нь одоо мах баг хоримтлагдж байна гэдэг нь бол махан ашиг шимийн одоо үзүүлэлт доогуур байх одоо үндсэн нэг гол хүчин зүйл болдог. За энийг бол нь одоо бид нэр эргэлзүүлгийн энэ нөлөөгөөр бол одоо энэ засан сайжруулж чадсан бол нь энэ бий болсон энэ үхрээс бол нь тод харагдаж байна гэж үзэх үндсэлтэй байна. За тэгээ энэ бүхнийг одоо эцэст нь базаж хэлэх юм бол нь одоо бид энэ үхэр сүргээ одоо сайжруулъя тийм ээ ашиг шимийн гарц чанарыг нэмэгдүүлье, эрчимжүүлье гэд одоо ийм арга хэмжээ авч байгаа нь бол нь заавал одоо гадны хөрөнгө оруулалтаар бус тийм ээ одоо энэ дотоодын одоо хөрөнгө оруулагчид буюу одоо энэ ухаалаг бизнесмэнүүдийг ингэж түшиж ажилласныхаа үндсэн дээр бол нь энэ үхэр сүргийнхээ одоо махны гарц чанарыг одоо сайжруулах боломжтой нь бол нь одоо бидний энэ сая одоо явуулж өнгөрсөн туршилт судалгааны явцад бол нь харагдаж байна. Ногоо сувг. За ямар болов суурьшлын бүсэд эрчимдсэн мал аж ахуйг хөгжүүлэхээс өөргүй. Энэ бол үхрийн махны чиглэлийн үхрийн фермийг үржүүлэх явдал. Өсдөг аж ахуйгаас хөгждөг аж ахуй руу хамтдаа урагшлах нэг боломж. Хотын мал, хотын бэлчээр, хотын малчин гээд өөрөмс асуудлууд шийдвэжтэй бодол бодлогууд ард үлдэж байна. Малаа хариулах, сүүгээр нь цагаан эдээ бэлтгэх зэрэг ажлыг бид аав, ээж гээд ойр дотны хүмүүсийнхээ хийхийг харж бас тэднийг даган сурсаар ирсэн. Энэ ажил суралцах нь уургаар морь, чулуугаар гэр хийж тоглох тэрл үеэс эхэлдэг. Ингээд бодохоор морь унаж, мал хариулж үзээгүй монгол хүн ховор. Тиймээс та биднийг хүндэлдэг, хайрладаг олон хүмүүсийн хөдөө аж ахуйн талаарх санаа бодлыг танд хүргэж байна. Ногоо сувг. Би одоо 80 хэдэн жилийн өмнө Дондгойд одоо ментэлч өсөж тарьсан хөвгөд тэгэд одоо энэ тэр үеэс эхлээд ээжийн минь уураг тэгээд дараагаар намайг дижээсэн одоо тэр одоо орчин үеийн тэр саскны оронд одоо ханьны сүүл за тэгээд цаашаа бол одоо энэ бүх таван ошоо малын одоо аминтэм тэр унта энэ бол тэр идэх хоолнд одоо бүгдээр одоо аминтэм тэрэнд ямар ч холцоо юу ч байхгүй одоос нь бол одоо тэр орг аршаан одоо имэл байлаа. Тийм ч учраас миний эмэв аавч болон одоо тэр миний мэдхэл улсууд одоо тэр үеэс эхлээд айтататай тухтай амьдарч ирсэн гэж би ингэж бодож байна. Тийм ч учраас манайханд урт наслсан улс бий. Миний төрөлд бол одоо 117 хүрсэн хүн биш үү? За би 9 хүүхдийн хамгийн бага нь одоо тэгээд өнөөдөр үржиж явж байна. Энэ юуных вэ гэх юм бол тэр болгон тэр 5 ошоо малын минь одоо тижэл тэр 5 ошоо мал чинь бид нар тийм бүх үйлдвэр тэр 5 ошоо малыг чинь одоо би өөрийнхөө зүгээр ингэ бодоход бол энэ газар дээр өөрөө явдаг үйлдвэр гэж боддог. Энэ тижэлийн бүгдэр ингэ өмс химийн бүгдэр ингэ тэрэнд гарахгүй юм байхгүй. Тийм учраас би бараг залуу насаас эхлээд ер нь тэгжэл ойлгосон. Бусад төр үйлдвэр одоо элдв юм энэ галуу юулхэд ойртуулах элдв юм одоо мөнгнөөс эхлээд л өнгө элдв юм болвол тэр 5 ошоо малд хэзээч гүйцэхгүй гэж би үл ингэж хэлнэ. Миний өнөөдөр хүртэл идэж байгаа хоол бол ханьны сүүл. Тэр юм одоо болохгүй одоо бодор гэж араа хэлэхгүй юм. Тэгтээ одоо болохгүй шүү дээ одоо тэгээд урд наслахгүй гэж яриад байгаа. За тэр ханьныхан сүүлигээд 5 ошоо малынхан хаалыг идэд өгдөг юм бол өгөхгдээ яах вэ? Тэгснээс биш одоо элдв хоолн гээд хор ууж уусна гээд хор ингэж одоо идэж уугаад байх юм бол эмгээд бас гаднаас ирсэн монголчууд захирахгүй юм. Энэ болгоноос чинь сүрч биш. Тэгээд энийг одоо монгол болгосон. Монголоо битгий алдаасан. Монгол хэлтэйгээ, монгол бичгтэйгээ, монгол төрхтэйгээ үлдэх юмсан.
Тэгвэл энэ дэлхий дээр Монгол гэдэг орн үрд мөнгө оршно гэж ангижил хэлээд хүүхдүүдтэй их баярлалаа. Та нар малынхаа тухай ийм одоо үед малынхаа тухай тэр малчин ардуудын тухай тэр Монголын төмний тухай ингэж одоо санаж байгаа энэ санаа бол агуу санаа. Жишээлбэл энэ Санта гэдэг сортыг болохоор Голланд улс органик төмс буюу одоо нөгөө эрүүл экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргахдаа энэ сортыг сонгож авдаг гэж. За ургамалдаа одоо илүү их хурж, илүү их шингэцтэй сайн болдог. Хөрс сагдуурал байхгүй. Америкийн алдар Свенсон фирмийн 100% байгалийн гаралтай эссенциал витаминуудыг танд санал болгож байна. Чи радио телевизийн шилдэг хөтлөгч болохыг хүсэж байна уу? Тэгвэл Мишель агентыг Монголын анхны радио телевизийн хөтлөгч бэлтгэх 6 жилийн туршлагатай Мишель агентлаг шинэ нэлсэлтэй авч эхэллээ. FM радио, телевизийн хөтлөгчийн шинэ имиж, шинэ дүр төрх, шинэ дуу хоолой. Мишель агентлаг. Радио телевизийн хөтлөгч бэлтгэх Мишель агентлаг. Үгийг хүн дамжуулах, тэр урлагийг хүн дамжуулах. Энэ эрхэм үйлсийг Мишель агентлагийн тавг нь зааж сургаж, тэрийг зуушиж байгаа болон их таатай байна. Америкийн алдар Свенсон фирмийн 100% байгалийн гаралтай эссенциал витаминуудыг танд санал болгож байна.